Ховд аймгийн Буян цумын нарийн гол багаас түрэн гарсан шинэхэн аваргын аймгийн төвөөс 65 км, сумын төвөөс 40 км-ийн зайтай Уужмын ам хэмээх газар алтран шаргалтсан хулс хархан дундаа нөмөрлөж өнтэй сайхан үйлжиж байна. Энэ малчны хол 2022 оны ажил хөдөлмөрөөр аймгийн малчин төмнөө манлайлан шалгарсан Хатанбаатар Пүрэв жав нар юм а. Залуу малчдын залгамж халаа болж эцэг өвгдийнхээ буйрыг сахин суугаа Хатанбаатарын сүүлийн 16 жил мал аж ахуйн салбарт мал сүргээ төрлөөр нь өсгөж яваа малчдын нэг. Малын тооноос илүү чанарыг чухалчилдаг тэрээр жилийн эцээр 600 толгой мал тоолуулжээ. Мал маллахааны арга туршлага сум орон нутгийнхаа нийгэм эдийн засагт оруулсан хувь нэмэр хөдөлмөр бүтээлээрээ шалгарснаар аймгийн аварга малчин өрхийн болцлыг хангаж шагналаа гардан авлаа. Эрэнд бодмол голдуухан эсгэж байгаа. Одоо энэ манай аймгийн тэнцвхэн л аварга малчин болж байсан гандамрах маань хэлж байсан. Энэ манай энэ нутаг үлдэрээс бодмол маллахад дээрээс бурхнаас аяс нутаг гэж хэлж болно гэж байсан. Яг л тэр үнэн байлээ. Эцэг малыг одоо ер нь азарга бол ер нь тийм урдаас мурдаас гэж тавьсан. Дандаа алтан адуугаараа чанарладаг. Хөр ихээр одоо бух гэрээ борд сэлэнгийн цагаан толгойд гэсэн ийм үйлдвэрийн бухнууд авчир тавьсан байгаа. Бид хоёрын одоо аав ээжээс уламжилж авсан малчуудмыг өндрөөр үнэлсэн төр засаг аймаг сумын удирдлагуудаа маш баярлалаа. Хүндтэй шагналыг авсандаа амар баяртай байна. Тэгээд энд хүрэлцэглсэн бүх ах дүү нарт найз нөхдөд бүгдэнд нь баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хэлмээр. Ховд аймгийн Буян цум нь 439 малч өрхтэй. Энэ жил 915 гад тариалалт хийж 10,400 орчим тонн ургац зур авчээ. Тус сумаас улсын баяр наадмаар Монгол улсын аварга, улсын начин цолтон шинээр түрэн гарсан бол туулаа жилийн босгон дээр алтан төлгийн эзэн, аймгийн аварга 7, алдарт уяач 2 түрэн гарч малчин төмнөө баясгаад байна. За манай Буян цум нь 2022 оны амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. За манай Буян цум маань нийт 3792 хүн амтай. За нийт 934 өрхтөөгөөс 439 малчин өрхтэй. За 2022 онд 915 га талбайд тариалт хийж 10,400 орчим тонн одоо ургац хураан авсан. За 2022 оны жилийн эцээр 220 мянган толгой мал тоолуулж аймагтаа одоо 8 дугаар байранд орсон. За манай Буян цум 2022 онд амжилт бүтээлээр тэргүүлсэн нийт аймгийн 7 аварга, аймгийн 2 алдарт уяач үлгийдэн авж байна. За тухайлбал одоо аймгийн аварга тариаланчийг одоо 4 хүн хүртэж байна. За аймгийн аварга малчин өрхөөр одоо 3 өрх маань шалгарч одоо бид бүхэн бас ажлын хэсэг гараад аваргуудынхаа шагнал урамшууллыг гардуулад мөн дээрээс нь одоо Монголын үндэсний олон нийтийн яриад телевизээс явуулдаг алтан төлөний эзнэр, алтан хурганы эзнэр одоо Ховд аймгийн Буян цумын цагаан ариг огийн малчин одоо гэлжрийн отхон баяргаа бас шалгарсан ийм амжилт бүтээлээр одоо бар жилээ бид хүн үдэж байна. За 2022 оны амжилтуудаас одоо цохос дурдвал за ардын өвсгийн түүхэн рүү алдарт 101 жилийн агаар одоо манай Буян цумаас одоо Монгол улсын аварга хэмээх эрхэм цолыг одоо орхихын хангаа хүртсэн. Дүүний чимэг болгож одоо Монгол улсын начин цолыг Баторжийн сосор орон хүртсэн. Тэгээд нийт буянчууд маань 2022 оноо амжилт бүтээл бар жилээ амжилт бүтээлээр дүүрэн одоо үдэж байна. Тэгээд ирж буй одоо туулаа жилдээ нийт одоо Монголын маань ард түмэн илгээрээ хямглан төрлөөрөө төвшин сайхан амглан юу сонсон эсэн хүсэл одоо сэтгэлчлэн бүтэж сунж тогтсон хөх алдаан улсын сувдан даруулах шиг буянт холын маань мөнгөн төлгөн шиг үргэлж ажил үйлс амьдрал нь тэгш дүүрэн байхын өлзий дэмбэрэлтээр олиг өөд нөргөн төвшүүлье. Ховд аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Хатанбаатарын Дарив сумын Сутаа үйлдвэрийн хуц, Увс аймгийн Өмнө Говь сумын Улаан ухан, Сүхбаатар Дорнод аймгуудаас хурдан удмын азраггүй худалдан авч малынхаа үйлдвэр ухсааг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чадсанаар малаас гарах бүтээгдэхүүний жилийн орлого 10 сая төгрөгөнд хүргэх болжээ. Аж амьдрал сайжрахын хэрээр туслах малчдыг авч ажилуулан малжуулж сум багийнхаа нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулан яваа. Тэргүүний залуу малчдын төлөөллөөр ийхүү нэрлэгдэж байна.